За файлыг хэрхэн архивлах вэ? Файл архивлахдаа та тухайн файл дээр бүтэн жилийнхаа мэдээллийг буюу тайлан балансаа гаргаж туулсан байх ёстой. Ингээд файл архивлах зааврыг хэлье. Файл архивлахдаа main гэсэн шийдний дараа on гэсэн сонголт руу орно. За дараа on гэхээр файл архивлах болон буцах гэсэн байгаа. За мөн доодох та тайлангийн анхааруулгыг уншаарай. Та жилийн эцсийн тайлангаа гаргаж дууссан бол файл архивлах төвчийг дарж дараа оны тайлан бэлтгэх нь. Энэ оны тайлангийн эцсийн үйлдвэрлэлүүд нь дараа оны тайлангийн эхний үйлдвэрлэл болж автоматар шилжигдэнэ гэж байна. За файл архивлах гэсэн сонголтыг авлаа. За анхаар улирлын тайланг архивлах шаардлагагүй. Та дараа улирлын тайлангаа энэ файл дээр өөрчлүүлж хийнэ үү гэж байна. За энэ яагаад ийм анхааруулга гарчирсан бэ гэхээр энэ файл дээрээ бүтэн жилийн мэдээллийг хийгээгүй байна гэсэн үг. За хэдүүлээ шалгая. За нөөгээд буцах гээд тогтмол мэдээллийнхаа сар өдрийг шалгая. За үнэхээр 2011 оны 3 сарын 31 гэж байлсан байна. За энийг 12 сарын 31-ээр бид нэр ингээд жилийн эцсийн тайлан дууссан гээд мөн дараа он. За файл архивлах. За анхаар дараа оны тайлан гаргахад бэлтгэх үү гэж байна. За yes гэсэн командыг өглөө. За yes гэсэн командыг өгсөний дараагаар таны шинэ тайлан My Document дотор автоматар хувилагдсан хадгалагдана. Оноо оруулна уу гэж байна. За 2012 он гэж оруулъя. 2011 оны 12 сарын 31 байсан учраас за мөн дараа нь улирлаа оруулна уу гэж байна. За нэгдүгээр улирлаа оруулах учраас 1 гэсэн улирлыг оруулж өгье. Компанийнхаа нэрийг оруулж өгнө үү гэж байна. За энэ бол Эрдэнэ Gibbs гэсэн компани байсан. За ингээд огт орсноор мэдээлүүд маань автоматар хуулагдаж эхэлнэ. За хуулагдсан дуслаа. За ингээд тогтмол мэдээллийн 2012 3 сарын 31 гэж сар бүглэгдсэн байна. За ингээд ажлын ёс нөхцөл рүү орж харъя. За энд ихний үйлдвэрлэлүүд оруулдаг баланс болон орлогын тайлангийн ихний үйлдвэрлэл гэж орохоор. За ихний үйлдвэрлэлүүд маань DE болон FC багнуудад автоматар зогссон байна. За энэ орц хадгалагдсан файл маань дараа улирлал руу шилжсэн файл хаана хадгалагдсан бэ гэдгийг түрүүн заасан My Document-ийн таны компьютерийн за My компьютерийн чинь документ дотор орсон байх хэвээр. За документ дотор санхүүгийн тайлан 2012 1 за Эрдэнэ Gibbs гэсэн файлаар хадгалагдсан байна. За гэх мэтчлэн та жилийнхаа эцсийн тайлан балансыг гаргаж дууссаны дараа файл архивлах гэсэн төвчлөрийн тусламжтайгаар дараа оныхоо файлыг хийхдээ бэлдээрэй.